Яг одоо старт лүйзээр NBA Talk нэвтрүүлгийн энэ улирлын 14 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За манай хамгийн зүүн талд анхаа дүүмөр битэртэй хамт сууж байгаа. Ялт яасан болоо гэж та бүхэн асууж магадгүй. Ялт манай тодорхой шалтгааны болон зүүн нэвтрүүлгийг хөтлөх боломжгүй болсон байгаа. Тэгээд ямар ч сан анхаа дүүдийн амжилтыг хүсье. Тэгээд бид нар бас NBA төдийн нэвтрүүлгийг бас өнгөрсөн 7 хоногт бид гурав бас 1 дахь өдөр, 3 дахь өдөр, 5 дахь өдөр үзэгчдээс хүргээд эхэлсэн. Тэгээд өнөөдөр бол ямар ч сан NBA Talk-д тусгай дугаарыг гаргах чинь. Тусгай дугаарч юу хав? Шинэ тайзлаа дугаар гэсэн үг. Өнгө төрхөө бас шинжилчлээ. Буудан дээр суух ч бас их зүгээр юм шүү. Сайхан зөөлхөн байна. Сайхан буудан байна. Тий. За тэгээ анхаагийн хувьд бас ер нь хизээс NBA сонирхож эхэлсэн. Ер нь яаж яваад ингээд битэр таам сууж байна. За ер нь NBA-г бол намайг сонирхох төрөгсөн гол шалтгаан бол ер нь бол ялтахт хоёр л байсан шүү дээ. Eagle User 2006 оноос бол NBA Talk Монгол нэвтрүүлэг гарч байгаад бол тэрийг 10 жилдээ шимтэн үзэл. За эдгээр шиг ингээд хамт гэж дээ. Эдгээр шиг ингээд сууж явах юмсан NBA тайлбарлаад байж юмсан. Ер нь бол спортын ток шоу хийгээд байж юмсан гэж бодчихсон. Тэгээ өнөөдөр хоёрын хажууд сууж байгаадаа баяртай байна. 2006 онд гэдэг чинь би бол дунд сургуулийн сурагч байхдаа бол Eagle User анх NBA гарч явах үед юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр та хоёрыг ер нь бол тэгэл үзэж өссөн дөө. За их л 10 жил үзсэн шүү дээ. Ямар үед дэмждэг вэ? Аха. Миний хувьд бол Portland Trail Blazers-ыг тэгээ 2007 оноос хойш дэмжигсэн. Яг л Brandon Roy 2007 онд яг Rookie of the Year боллоо. Тэгэл Portland Trail Blazers ямар гоё баг юм бэ гэж бодоод дэмжээл гисэн. Тэгээ сүүлийн үед тэгэл Damian Lillard орж ирэл LaMarcus Aldridge үнэхээр сайн чирж авсан. Энэ Portland бол ерөөсөө яг хувиршгүй яг миний дэмждэг баг. Баясаа битэр хэзээс эхэлж үзэж эхэлсэн. За зодлоо. Юу чи хойр юм болоо. Тэгээ миний үе хойдлын зургаас миний үеийн цагаан үе, хар цагаан үе миний үеийн зураг юм шиг байгаа. Миний ойлгох үе юм шиг байгаа. Чинийх аюурсангүй үе юм шүү дээ чи. Минийх одоостой бүр нэлээд жилийн дараа байна бас. Анхаагийн болохоор одоо Kobe Bryant-ийн 81 оны үе юм шиг байна. За тэр чагаа үзэгчтэй NBA Talk нэвтрүүлгийнхаа үндсэн хэсэг рүү орё гэж бодож байна. Өнөөдөр бид нар бас цөөн хэдэн багийг онцлж ярих хэрэгтэй байгаа. Ингээд Eastern Conference бүгд эхэлцгээе хүү дээ. Eastern Conference Cleveland Cavaliers, Тэргүүс Эверен, Toronto Raptors, Atlanta Hawks, Boston Celtics гэсэн багууд араас нь удалж 5 дугаар нь Miami Heat, 6 дугаар нь Charlotte Hornets ороод ирсэн байна. За тэгээд 8 дугаар нь Detroit Pistons, түүний дээр Indiana Pacers, харин Chicago Bulls Detroit Pistons-аас 3 хожигдлын зөрүүтэйгээр 9 дугаар л унсан. Хожлын зөрүүтэй тийм. Тэрний доор Washington Wizards байна. За тэгээ үлдсэн нь бол яриад хэрэг бүх гэж бодож байна. Ягаад тэгэхээр тэд нар бол плей-оффт орох магадлал нь эрт багассан. За бидний өнөөдрийн онцлог баг бол Charlotte Hornets-ийг бид өнөөдөр онцолж ярих гэж хэлсэн ба. Ягаад тэгэхээр өмнөх дугаараар би бас үзэгчдээ бас Charlotte Hornets-ийг заавал ярих хэрэгтэй бага гэж хэлж байсан. Ягаад тэгэхээр тэд нар бүх All-Star Game-ээс хойш San Antonio Spurs Warriors хоёр хожлын хувь буюу одоо амжилтаараа бол хамгийн жилдэг хоёр байсан ойлгомжтой. Тэр хоёрын араас явж байгаа баг чинь Charlotte Hornets шүү дээ. Тэгэхээр Charlotte Hornets гэдэг баг энэ үлрэлд яагаад ийм сайн байгаа гэдэг нь мэдээж энэ багт хийсэн нөгөө шинжилтэй холбоотой болоо гэж бодож байна. Ингээд хийсэн шинжилгээг харах уу? Шинээр ирсэн тоглогчид Nicola Batum, Courtney Lee, Spencer Hawes, Jeremy Lin, Jeremy Lamb, Frank Kaminsky гэсэн 6 тоглогч. Мэдээж Frank Kaminsky бол энэ жилийн шинэ rookie тоглогч байгаа. Бусад 5 тоглогч бол лигт өөрсдийнхөө хийх зүйлийг хийдсэн. Бас зарим нэг нь бол байр суурь олохгүй явж байгаа тоглогчид байна. За гэхдээ энэ 6 тоглогчийн мэдээж үзүүлж байгаа үр нөлөө их гэдгийг бид нар мэднэ. Гэхдээ анхаа би жавсаар бид хоёулаас өмнөөс ярилцчихсан. Нэг үйл явдлаас хойш энэ баг сажирчод байгаа ш. Тэр үйл явдал нэгтэй тим юу гэдгийг одоо байгаа бодохоор нэрээ ямар сонирхолтой гэж харагдав. Энэ бол ер нь хамгийн гол тоглогч, төвийн тоглогч Al Jefferson-ыг гэмснээс хойш бол Charlotte Hornets баг яг одоогийн сайн амжилтаа хадгалж үлдэж яг энэ форматаар тоглохоор болсон. Al Jefferson-ыг бол эзэн үед бол яг энэ дасгалжуулагч Steve Clifford-ийг хийснээр бол баг нь илүү 3-аас давталсан, илүү хамгаалттай баг болж ирсэн. Илүү 3-аас давталсан гэдэг нь бол мэдээж лигт байгаа хамгийн шилдэг алсын дэнээс аркны шидэж байгаа баг бол Golden State Warriors болон Houston Rockets багууд байгаа. Гэтэл тэдний араас бол 3 оны шилдэг амжилттай болгосон баг бол Charlotte Hornets болж хувирчаад байгаа юм лээ. Charlotte Hornets-ийн тухайд бол энэ үлрэл 2081 удаа 3 оны шилдэлтийн одоо орлого хийхдээ 761-ийг хийцэн гэдэг нь бол яг Rockets, Warriors-ын дараа орох үзүүлэлт болсон байна. Spurs сэргийгч тоглолтыг бид нар дөнгөж цаа үзэж өнгөрлөө. Энэ бас энэ тоглолтоос хэлээрэлцээд байв. Jeremy Lin галзуурсан тухай баясаа гэж бодож байна. Нөгөө хуучны юу галзуурдаас хальт харагдаад өнгөрсөн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт яг Hornets-ийг яриаг нэг болсон. Яг энэ өнгөрсөн 7 хоногийн нэвтрүүлгийн дараа нэг хоногийн дараа тоглосон шүү дээ. Тэгээд Jeremy Lin энэ тоглолтод үнэхээр онцгой байсан.
сэлгэнээс гарч ирээд ихний үед бол 7 хоног авсан Хорнец. За тэгээд 23 оноор хожиж 23 оноор хожиж ирсэн. Тим Данкны Эмбид ирсэн зэрэгс Сан Спurs 23 оны давмгал хизээч алдчихж байгаагүй. Анх удаага Данкны 23 оны давмгалаа алдаад хожигдсан. Тэгээд энэ хожлын гол шалтгаан нь бол мэдээж Жереми Лин байлаа. Сэлгэнээс бол үнэхээр дагсан. Тэгээд Стив Клиффорд суулгагч Жереми Линийг нэг хэсэг бол гараанд гаргасан шүү дээ. Тэгсэн чинь сүүлийн үед бол байнга сэлгэнээс тоглож байгаа. Энэ бас Кортни Ли ирсэнтэй холбоотой. Тэгээд Стив Клиффорд саяхан нэг ярьсландаа хэлсэн мөлий. Жереми Лин бол NB-д бас одоо ингээд 6-7 жил тоглолцлоо. Тэгээд NB-д орсон цагаас эхлээд л ер нь бас сэлгэнээс тоглосон. Түүний яг энэ лигт баттай байр суурь болсон зүйл нь сэлгэний тоглогч, рол тоглогч. Тийм учраас түүнийг гараанд биш сэлгэнд буцаад тоглох нь үр дүнтэй юм болов уу гэж би бодстой. Энд үр дүнг өгч чинь Жереми Линцэн сүүлийн буцаад өөрийнхөө сайн тоглолтыг гаргаад эхлэхээ ярьсан. Би ч санал нийлж байна. Ал Джефферсон бас сэлгэний тоглогч болоод тохиорч байгаа шүү дээ. Тэр бас юу л дээ. Ал Джефферсон гимтэд сэлгэнээс гарч ирсэн Зээлэр тэгж сайн тоглохын шин төсөөлөв. Тэгэд Ал Джефферсоныг байхгүй Коди Зээлэр үнэхээр сайн тоглоод гарааны ирэхээ автсан, баталгаажуулсан. Тэгэд угаасаа сайн тоглоод байгаа тоглогчийг гараандаа үлдээнүүхээс гимтчээд буцаад ирэнгүүт нь Коди Зээлрийг сэлгэр рүү шилжүүлэх нь багийн уур амьсгал хийдэг нэг тийм аюултай. Энийг Стив Клиффорд үнэхээр сайн шийдэж чадсан. Тэгээд Ал Джефферсон гэсэн лиг тоглож байгаа ахмад тоглогч туршлага тоглож идэг утгаараа бас тасалжуулагч байгаа шийдвэрийг нь эсэргүүцээгүй. Тэгээд энэ нь бас үр дүнг өгсөн. Өөрийнхөө карьерийг ерөөдөө золиослоод одоо Джефферсон ч бол 20-10 дунджилдаг байсан. All-Star хэмжээний одоо төв шүү дээ. Тэгээд энэ Бэртлээс бол ийм асуудал гарсан. Өөрийнхөө карьерийг золиослоод баярын амжилтыг илүүд үзсэн. Энэ зөв шийдвэр болсон. За рүүкид олж Франк Каминскиг бол NBA дараа бэлэн биш гэж одоо би бол өөрийгөө хийж санджийн бүр анхаа NBA драфт болж байхад жоохон бэлэн биш хүн авчих удаа гэсэн. Үгүй юм байна. Гэхдээ харин ч ёстой өөртөө итгэлээ залгах. Би бол драфт тайлбар сууж байхдаа хамгийн бэлэн хүмүүсийн нэг гэж хэлж байна. Тэр юу гэхээр тэр баясаг зөв бодлоо. Драфтер угаасаа драфтад энэ жилийн драфтад дээгүүр орсон тоглогчдоос хамгийн олон жил тоглосон. Тэрний үгээр коллеж 4 жил тоглоод төгсөөд орсон 22 хүрсэн залуу. Тэр чинь бэлэн болчиход гарч ирэх нь ойлгомжтой. Франк Каминскиг яг хав NBA-гийн сагсан бөмбөг тайран биеийн хүч жоохон дутчих магадгүй гэж үзэжсэн. Гэхдээ орж ид бол эхний хэсэгт жоохон таархан байсан. Одоо бол ер нь сэлгэнээс гарч ид хийдгээд л болчихлоо шүү дээ. За гэхдээ энэ багийн хөдөлгдөг нэг хүч мотор гэж одоо бид нар ярьдаг. Энэ багийн мотор одоо бүх давуу тал одоо нөгөө талбай дээр байсан үедээ ашигтай тоглолтыг үзүүлдэг хин хүн бэ гэхлээр энэ бол яа харахгүй. За тэр Джефферсон нэрийг андуур авчихсан юм шиг манай графикч. Sorry. Николас Батум Франц лигнэр залуу. Энэ үйлрэлд одоо Портландоос ирээд шууд өрнөлөөгөө үзүүлсэн. За тэгэхээр Батумын ассист оноо авал самраас өмг бол маш жигд. Хамгийн гол нь нэг багийн нэг уналтанд орцсон үед шууд багаас сэргээх төр тогтоонуудыг өөртөө гаргаж чаддаг. Хэцүү байдлаас холын шийдэлтийг унгаж чаддаг. Одоо тийм л ависаад байгаа. Бид нар мэдээж Портланд ямар сайн байсан мэдээж шүү. Анхаа энэ залуугийн талаар юу гэж бодож байна? Батум. Батумын тухайд бол ерөөсөө чиний хуучин багийн чинь хүн шүү дээ. Тийм шүү дээ. Батум бол яг юу лээ Андре Кириленкотой адилхан бүх статс нь 5-5-5-аас дээш бүх тал дээр жиг тоглодог сайн тоглож шиг. Тэгэхээр нь бол хамгаалтан сайн. Тийм. Тэгээ хамгаалтсан жиг багийн тоглогч юм да. Тэгээ дээрэс нь яг хав Андре Кириленког бодох юм бол яг хав Кириленкотой харьцуулсныг Кириленког ярьж л да. Кириленког бодох юм бол илүү нэг багийн тоглолт цохон байгуулалт талд илүү сайн арай илүү одоо юу юм бэ? Холбох чадвар сайтай. Зарим болохгүй бол тэг IQ сайтай тоглож юм да. За Кириленког IQ муутай гэж шүү. За бид нар яг хэдийгээр Николо Батум энэ багийн моторн жигсэн энэ баг дээр нэг лидер бол байх хэрэгтэй. За энэ багийн лидер бол яа харахгүй залуу тоглогч Кемба Walker байгаа. За Кемба Walker бол бэрхшээлтэй асуудлыг сүүлийн эдгээр бас амссан. Гэхдээ энэ үйлрэлд бол өстой эргэн ирэлтийг гайхалтай хийж байгаа. За ерөөсө багийн лидер гэдэг үгтэй жиггүй утгаар харуулж байгаа. 21 оноогоор мэдээж багийн оноо авахыг тэргүүлж байгаа. За 4-р үед авдаг оноогоор ч бас лигт дээгүүр бичигддэг. Бараг хийхээ тавд байсан юм тийм. Түрүүн дээр бидний онцолж байгаа чинь Ал Джефферсон гимтэд Кемба Walker-ийн лидер зан чанар нь бүр улам илүү төвөөр гараад ирсэн. Үлрэлийг бол маш муу ихсэн. Маш муу. Ер нь Hornets-ийн талаар Hornets-ийг плей-оффт ингээд одоо дээгүүр байранд одоо эдгээр 6 дугаар байранд явж байгааг ингээд баг 8-р үл чүү гарч ирэх магадaltaй болов гэж бодсон чи одоо ингээд 6 хүсгийн бол энэ тог явсаар бод 3 руу ч орж ирэх боломжтой байгаа. Майами хэд Бостон Атланта 3-ыг гүйцэх магадлалтай. Тэгэх юм бол 3 дугаар өрөөл ороод ирнэ гэсэн. Яг Шарлот Хорнетсын тухайд бол яг тэр Ал Джефферсоныг гимсэн сууж яг нөө шиддэг баг болчиход байгаа шүү дээ. Энэ талаар ер нь хоёр ямар бодлоо. Одоо нөхдүүдийн шидэлтийн өндөр хувь л байна шүү дээ. Хамгийн гол нь бол шидэлтийн хувь багаараа бол энэ үлрэл
18 тоглолтод 13-аас дээшүүд Аркнараас давталсан. Тэгэл тэр бол хангалттай ирж байна. Тэгэхээр энэ багт бол одоо плей-офф ялангуяа шидэлтүүд орох. Яг зөв шидэлтийг багийн багсны нөгөө давуу тал юу гэхээр энэ солилцоогоор орж юу хин багш Кортни лиг. Кортни лиг байгаа тийм. Лиг бол ерөөсөө маш том сюрприз болсон. Яг тэгэхээр Memphis Grizzlies түүнд бол нэг айхтар их тийм одоо юу бол гараагүй. Тэгээ тэртэл дээр нь бол бид нэр ямар ч сан энэ залуу үнэлэх ёстой Кортни лиг. За ингээ бүгдээр одоо эрх 100 энэ багаас чөлөөт агент болох ёстой тоглогчдыг бүгдээр одоо харцгаая. За энэ дээр нилээн болно доо. Баясаа юу гэж бодож байна? Батумыг алдах ёсгүй энэ. Батумыг алдах ёсгүй. Лиг би бол ингэж бодож байна. Энэ тоглогчдоос яг зүгээр алдахыг хүсэх юм бол Дэниелсийг явуулж болно, Хайнсброг явуулж болох юм. Хэнийг Мару Уильямсыг бас Мару Уильямс Hornets хэрэгтэй тоглогч л тоо. Уильямс гоё гоё тоглогч тий. Тэр юу гэж чинь бас багийн тоглогч болоод байгаа. Яхаг яриад байгаа холын шидэлтээ чи ихэнх Уильямс тоглолтын ихний хоёр үед бол маш сайн болж байгаа. Мэдээж хүчний товч шүү. Джефферсонэд тохиод. Джефферсоныг бол алдахгүй баха. Эсвэл гимтэлтэй Кодизэг эсвэл явуулчих юм. Барыг явуулчих юм шүү. Цалингийн зэсээ судлаад бас тийм Джефферсонгүй одоо Шарлот Хорнц баг тун сайн яваад байгаа юм чинь. Гэхдээ ши юу л дээ бас. Джефферсон гоё тоглогч. Гоё тоглогч. Тэрний юу гэхээр нэг шахдаг дээрээс нь юм туршлагатай тоглогч. Одоо энэ Hornets бол ерөнхий залуу багштай. Яг туршлагатай тоглогч одоо энэ дунд бас байна л да. Батум байна, Мару Уильямс байна, Хайнсбро, Кортни Левч бас одоо туршлагатай болсон залуус. Гэхдээ Ал Джефферсон шиг яг энэ багийн яг үндсэн суурь нь бол Ал Джефферсон гэж эхэлсэн шүү дээ. Тэгсэн. Тийм учраас Джефферсон явуулна энэ жилд явуулна гэдэг бол Джефферсон өөрөө ямар бодлого багаа өрхийг хүсэж ийн үгүй гэдгээс шалтгаалж байна. За бүгдөө тэгвэл өнөөдөр болсон Milwaukee Bucks Charlotte Hornets хоёрын тоглолтыг үзцгээе. За энэ тоглолт юу болсон бэ? Энэ тоглолтын тухай ярьцгаа. Яг тэгэхээр Milwaukee Bucks-ийн хувьд Eastern Conference плей-офф орох магадлал нь эрс багассан бараг боломжгүй болсон. За улмаар Charlotte Hornets аялын тоглолтыг Milwaukee хийсэн байгаа. Тоглолтын эхлэлийг харж байна. Jeremy Lin хэцүү байлаас довтлоо байсан. Николя Батум сүүлийн үед энэ Франц залуусчин юу нь болцсон юм. Бүгд л ээлжлэл баг багтаа сайн тоглоод байна да. Батум 34-33. 3 дараас олон зай шидэлт. За Milwaukee бол ерөн жоохон сэтгэл санааны улд норц санагдаж илээ. Ер нь нөгөө плей-оффоос мултраад ирэхлээр мэдээж багууд бол жоохон тийм асуудал болсон. Сэлгэнийхнийг бас 4-4 илүү тоглуулах тийм хүн дүр зураг харж байсан юм хэлж байсан. Мару Уильямс холын зай шидэлт. За Hornets-ийн шидэлтүүд ингээд удаа дараад орж гисэн. Онооны зүр улам холцоор байлаа. Кортни Ли. За энэ залуугийн хамгаалалт үнэхээр сайн да. Jeremy Lin. За ийм л мэрэгэн бууддаг баг болцсон доо. Кембагор бас шиддэг юм байх. За төв дээр магадгүй Франк Камисыг гаргачих юм бол тавуулаа шиддэг хүмүүс гаргаж байна. За ингээд 112-1-ээр хангалттай очсон байна. За Eastern Conference-ийн байрал дээр 6 дугаар өрөнд явж байгааг бид альтер хэлсэн. За ингээд энэ баг маань ингээд плей-офф шалрах магадлал маш өндөртэй болсон. За ингээд үзэгчтэйгээ хэдэн орны дараа бид дараагийн хэсэг рүү орцгоо болно. Одоо бид өрөнд конференц руу орно. Dallas Mavericks, Memphis Grizzlies гоё юмуд гэрнэ. Тэрнээс өмнө манай баясагийн MVP пост бид нэр хүлээж байгаа. Үзэгчтэй хэдэн орны дараа гээд уулзцгаая. Бай да. Цахилын зовлон байсан. Голтоныг спайс авчаа сайхан ирдэгсэн. MVP пост маань хэлж байна. MVP пост юм MVP пост. Өөрөөс Дэвис болчихсон. За ингээд энэ 7 хоногийн MVP болон гарт үзцгээ 5 дугаар оронд юу орсон юм болцгоо. 5 дугаар оронд Тайлсон Индианад ирсэн тухай ярьж өгөөч гэж манай Score студийн YouTube буусан дээр нэг хүн асууж бай. Хин хариулсан бэ? Тайлсон Индианад иржээ гэж. Өөр юу хийчих юм бэ? Жохоо яриад өгчихгүй. За 4 дугаар оронд юу болсон? Үнний л хэлсэн шүү. Тэрээс баг та. YouTube админд одоо идрээд байх хэрэгтэй. 4 дугаар оронд энэ нэг их дураараа бичээ яваа. LeBron James-ийн Cavs тоглох гэрээ энэ зон дууснаа. Тэрээр Miami Heat багтаа дахин санал тавьж одоо Miami Heat-ийн зөвлөлийн хурал болж хариу хэлнэ гэсэн. Тэрээр татгалзаа иргүүл Cavs-тай үлдэн гинэ. Та нар ямар бодлоо? За ямар бодлоо? Тоо ямар бодлоо? Чи дөөр мэддэггүй юм шүү. Харин бүр баг хажууд яг одоо хорлож байна гэх. Бүр зөвлөлийн урлаар орно гэж. За Miami Heat-тэй ажилладаг өнөө Cavs-тэй ажилладаг. бүгд айгүй итгэлтэй биш үү? Айгүй Итгэлтэй бас зөвлөдөө. бас баттай гэсэн үг шиг болоо. Бид нар ч гэсэн энэ бол айгүй итгэлтэй бордог хүмүүс шүү дээ. Нэг ялгаа байхгүй шүү дээ. Гэтэ арай л бас ингэдэг юм байна. За 3 дугаар оронд юу орсныг харцгаая. Justice Winslow ихэр Монголд Арьс ч хөөрий те. арьсны өнгөлөөр бол их адилхан байгаа маа.
Төөрсөн ихрүүд гэдэг шиг. Монгол юу болоод байна бэ гэж. Монгол хүмүүс Америк л яваад байгаа шиг байгаа те. Бас Америкч ирээд байгаа шүү дээ. Манай ч. За. Дараагийнх нь. За дараагийнх нь юу? Харцгаая. Гайг байгаа. NBA Today яг одоо Star TV-ээр гэж Эдэрүүгэн Гамбат Постлсон чинь. За. Доорны хүн гоё юм битсэн байна. Наад харагддгүй. Бицний уушаад өгч өгнө. Тий. NBA Today үз суужгаад цөө хийж байгаа түлчлээ. Хоошоо түлчлээ. Цөөгээ төлсөн гэсэн шүү. Зугтаас олдож чадахгүй. Тэгээ манайхан NBA Today чинь уг нь орой 8-аас гарч байгаа. Даваал, хавг, баасан гарагт орой 20 цагаас гарч байгаа. Тэгээд 20 цагаас өмнө хоол их орой гэдэг шүү. Тэгээд ходоод муу штэ. Гэтэ цөөг бас төлчүүл зүгээрээ. Их төлчүүд буугаа штэ. Тэгэхээр хоолоо эртхэн хийж идэв. Эсвэл хоолоо хийчихэд яг хоолоо идэж байгаа үед үзээд бас яг те. Харин нэгдүгээр амир зөвлөгөө өглөө. Нэгдүгээр нь сагсан бөмбөгт хамаг зүрхсэтлээ зориулдаг нэг найз маань орсон. За нэг үзье. Яг бүрэн хэрэг үзчихье. Sorry, it's possible to get one picture with you? Just one. Sir? Take a picture. Thanks. Nice, man. Yeah. All right, of course. Okay, of course. I remember you earlier. Okay. Thank you. Сандра сая дөрөв яаж байна? Харсан бах сая ингээд оддаг орос ийм ойлхон байж болт юм байна. Тэр үнээр маш хаттай байна. Тэгээд сандартандаа сая нэрийг хольж чаддаг бүр шок болчихлоо ёо. За 2012 оны Орландод болсон бүхөдийн тоглолтын бааж юм. Дэрон Роуз мөс гэж дууцаад явж ирсэн зураг авахулсан. Тэгээд баажсэн сагсан хүүхд хайртай юм л дээ. Тэ манай энэ битогоос авах юм. Бид нар хамт явсан л да. Яг Орландо руу угна бааж бид дуруу. Тэгээд basically манай үж алга болчихдог байхгүй. Ажлаа ихсэн шүү дээ. Ярьслага аваад бид чинь нэвтрүүлэг бэлтгэж ирсэн шүү. Тэгсэн чинь бааж алга болчихсон. Тэгээд харахаар л би тэгсэн гэж хүрээд шүү. Тэгэл нэг удаа чи бид нар нөгөө юу шүү дээ. Рэпер нөгөө 50 cent 50 cent Snoop Dogg ч явж ийл удаа гэл амар гарууд явж ирсэн. Тэгэл тэр мөрийг харчаад манай өөрөө ингээ зургийг харуулчаад дарангуудаа бит хоёрт харуулах та. Хар та 50 cent авахулсан гэж байгаа байхгүй. Бит хоёрыг хажууд нь байгаа шүү дээ. Манай ч бас айгуутай яг хажууд нөгөө тэгээд байгаа байхгүй. Монгол нэрцээр бас тэгж болно шүү дээ бааж. За орцоо баажи Derrick Rose-тай авахсан. Derrick Rose яг харахгүй түүнийг өөрийг дууцсан. Тэгээ манай баажи бас сандарсан ч гэсэн ямар ч зураг хараад үзлээ гэж чадсан. Derrick Rose. Би Rose зураг авч чадаагүй шүү дээ. Rose бааж шиг Rose-ийн фэн юм уу, Curry фэн юм уу? Team Mac фэн юм уу? Хинийх нь фэн? Бүгд юм шиг. За гэтээ Rose-тэй би бол зураг авах биш бүр хажууд нь сууж байгаа гэж. За энэ За ямар ч энэ 7 хоногийн MVP пост маань энэ хүрээд дуусч байна. Тэгээд үзэгчтэй бас сүүлийн саяны 7 хоног над руу хүмүүс оргин явуулсан биш. Би өөрөө хайж олж байгаа даа. За энэ ганц хоёрыг явууллаа хүмүүс нь жоохон эсвэл хүмүүс зүйл MVP пост гэдэг иш энэ бууланд орчин гэдэг юм бичих байсан юм уу? Бие барьчихгүй. Бие барьчихгүй яач вэ? За дараагийн сэдв рүү яхаа юу вэ? За NBA Talk нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдв бол өрнөд бүсийн багуудыг ярина. Тэр дунд бол Dallas Mavericks баг. Тэгээ Dallas Mavericks багтай холбоотой нэгэн 5 гол мэдээ гарсан. Тэдний багийн гол оноо түүхчтэй нэг Chandler Parsons хагалгаа норж энэ үлрэл ингэж дахиж тоглохоор болсон байгаа. Тийм. Parsons-ийн тухайд бол энэ үлрэл 15.7 хоног дунжилж 4.9 самбраас бөмбөг авалтыг нэг тоглолтод дунжилж бага 3 онооны шидэлтээр тэргүүлж байсан. Гэвч өнгөрөх 7 хоногт Houston Rockets-ийн эсрэг хийсэн тоглолтод өвдгөндөө гэмтэл аваад шинхэ. Энэ үлрэлийг дуус тоглохоор болсон байгаа. Гэхдээ тэгээд хагалгаа хийлэх хэмжээний тийм хүнд бэртэл байсан гэж би яах юусоо бодоагүй шүү дээ. Угаасаа тэр өмнөх юмс хэтэрчүү. Тийм магадчихгүй. Би сайхан уншижсэн. Гэхдээ энэ гэмтэл энэ хагалгаа бол яг Chandler Parsons-ийн ирээдүг бол бүрхэг болоогүй. Харин Dallas Mavericks-ийн плей-оффын найдлагыг өөрөө бол ямар зэрэг хүлрэл асуудал юм шүү дээ. Хүнд бол үйлээ гэсэн. Гэхдээ аргагүй ягаад ч гэсэн NBA-гийн 2 дахь хагасад өөрийнхөө тоглолтыг өмнөх хагасаас одоо хамгийн ихээр эргүүлсэн тоглогчид би Parsons-ыг нэрлэнэ. Эхэлж ир учраа болохгүйсэн шүү дээ манай хүмүүс. Нэгээс хүртэл тоглосон. Ер нь их жоохон бэртэлтэй ч байсан. Жоохон тааруул байгаа шүү. Гэхдээ Parsons Гэхдээ 2 дугаар хагас үргэлж гайхалтай. Энэ нэг айхтар статистик байгаа маа. Parsons байхгүй үед юу болдог вэ? Parsons байгаа үед юу болдог гэсэн чинь хамгаалт дээр ямар ч зүр бол. Оноо авалт. Үйл ялглэх юм шүү. Тэгээ хамгаалтан дээр тэгэхээр Parsons байсан байгаагүй даас мөгс хамгаалт хийж оноон дээр нэг асуудал байхгүй шүү. Тийм олон онооны зүр байхгүй шүү. Тэгээ Parsons зөв багтаа ирсэн үү үгүй гэдэг асуудал басна. Энэ
саяын статистик харуул харагдчих. Сони тий. Сони статистик. Харин саяын статистик харчаад гайхчлаа байлаа. Тэгээд ер нь яг Даллас энэ үйлдвэрлэлийн тоглолтыг үзэхээр Parsons угаасаа л нэг тийм бас сайн биш байгаа л та. Houston Rockets байсан шиг тийм сайн тоглолт, үр нөлөөтэй тоглолт үзүүлэх байгаа. За Далласыг ярих юм бол Nowitzki бол бага чирж байна. Тэгээд Raymond Felton гэж нэг тоглолтчийг ярихгүй бол бас болохгүй. Одоо Felton шууд SG юм уу? SG юм PG дээр гараад ирчих. Тэгээд Felton энэ үйлдэлд угаасаа сайн байна. Deron Williams бас сайн байна. Тэгээд Zaza Pachulia байна. Тэгээд яг сүүлийн үед нөө Mejri. Тийм. Pachulia-г сэлгэнээс гаргаад төлцсөн тийм хөлбөрт. Түнисийн төвний тоглогч Mejri гэж залуу ямар ч гарааны төв болчиход байгаа. Joel McGee-гийн асуудал бол үр байхгүй болсон. Бүр гарах бол. Тэр хүн чинь бүр нөө гарахаа байсан болохоор нөө шахтар бүч ихтэйж болчихлоо шүү дээ. Тий. Тэгтээ нэг хүрийн би онцлогоор байна. За энэ багт эрэнгүүтээ ерөөс үр нөлөөгөө өгсөн. Хагалтаа минутын төндөөс тасчлуулж Эрик Карлал өгч чадсан. За энэ бол NBA-гийн хуучин бүх оддын нэг байсан. Карьер маш сайн байж байгаад бэртэл түүнийг алсан. Гэхдээ авраг болж чадсан Дэвид Ли байгаа юм аа. За Дэвид Ли саяхан Dallas Mavericks-ийн талбай дээр биш ээ. Golden State-ийн талбай дээр тоглолт. 70 хэдэн тоглолтын дараа. Аврагын бүгж байгаа. Угаасаа энэ үед данх удаа бас энэ үед. Өмнө яг манай хүчгээ Бостон байх үед чинь Бостон ерөөсө голд ирээгүй. За ингээд Дэвид Лиг Стефен Curry танилцуулсан. За түүнийг маш гоё танилцуулсан ерөөсө. Энэ багийг нэгдэж байсан, батж байсан. Энэ багтын хэдэн жил тоглохдоо одоо бүгрээ зориулсан гэдээсэн. Маш гоё магтсан, маш гоё үг хэлсэн. Үзэгчд бүгд боссон. Бүгд алга ташсан. Одоо эмхтэй хүмүүс би бараг үйлчлэх л байлаа. Эмхтэй толдол үүсэн. Шарус боссон. Үнэхээр гоё. Мөч. Стеф Curry хэлж байгаа нь бүр гоё байлаа тоглолтын өмнө. За хэрвээ Дэвид Ли Далласт ирээгүй. Тэгээд Бостонд байж байгаа гэсэн. Бас энэ бүгд бас угаасаа маш ховор ах бас хөртэй байсан билээ шүү дээ. За энэ бүгд л гоё л тоо. Тэгээд Дэвид Лигийн юу гэхээр Dallas Golden State Warriors за багийн өөрхөн карьерийг бол золиулсан шүү дээ. Гимтлээс эргэж за би сэлгэнээс тоглолё. Наад ямар ч асуудал байхгүй. Сэлгэнээс ч бараг цөөхөн юм тоглож исэн. Гэхдээ хамгийн гол зүйл нь багийнхаа тоглолчтой уур амьсгал, багийнхаа уур амьсгал гэдэг зүйлийг бараг толгоолж бүх тэр уур амьсгал бүх зүйлийг авдаггүй тулд бага удирдах ийлээ. Тэгээд нөө багийнхныгаа нөө тим динер гэж болдог шүү дээ. Тим зохион байгуулад бүх тоглолчтой өрөөд өөрөө зардлын даадаг. Өөрөө бүгдийн даадаг. Тим үйл ажиллагаанд маш хийдэг байсан. Нөгөө сүүлд авраг авсны дараа онгоцоор тийм Лас Вегас руу явна. Хаашаа явлаа? Бүх зардлын даан гэж. Юуных авраг авсныхаа парыг хийхэд тэгээ Бостонд очиж ялгаагүй. Бостны энэ нөлөөлөл сайн тавьж ажиллах бас Дэвид Литэй бас их холбоотой шүү. Харин тэрийг одоо нэг хүмүүс жоо ойлгохгүй. Дэвид Ли юу ч хийгээгүй шүү гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ ямар стадын харахаар гарахгүй тийм л голдыг тоглоогүй шүү голс. Гэхдээ тэр хүний хийсэн зүйл юу гэхээр баг эргэн тойрны хүмүүсийн сэтгэл зүйд маш эргээр нөлөөлсөн. Тэр хэмжээний тоглогч тэр сэтгэл зүй тэр багийн бэлтгэл тэр уур амьсгалыг алах бол бүрэн боломж өссөн. Яг л тэр хүн өөрийгөө бодоод л ерөөсөө би энэ багаас гарлаа намайг сольгож шаардахад л уур амьсгал айгүй олон асуудал очих юм боломжууд байсан. Тийм учраас Дэвид Ли бол маш том золиосыг өөрөө хийж одоо энэ багийг авраг хүрэхэд бас талбай дээр ч гэсэн өөрөөр гаргасан шүү дээ. Кливлендээс аврагын зурд Кливленд талбай дээр болсон дээр сэлгээс гарч маш сайн тоглосон шүү дээ. Тэгэхээр Дэвид Ли бол хувь нэмрээ бол хангалттай оруулсан хүн юм. Энэ их хүндлийг ингэж авах гэдэг бол одоо хүндүүлэх одоо хамгийн сонгодог жишээ л магадгүй энэ байж болох юм даа гэж хэлээд байна. За дараагийн сэдв ч явах уу? Далласыг үлдсэн тоглолтыг л харчих уу? За анхаа энэ тоглолтоос аль нь хэцүү бодоо плей-оффд л өрсөлдөж байгаа шүү дээ. Houston Rockets-тай хамт үзэж байгаа Utah Jazz-тай өрсөлдөж байгаа. Энэ хоёр тоглолт мэдээж Chandler Parsons байхгүй. Тэгээд бас нэг тэдэнд таагүй мэдээ байгаа нь Ахмад тоглогч Deron Williams одоо энэ Kings, Nuggets, Knicks-ийн эсрэг хийх тоглолтуудад гидсний одоо шулуун гидсний зангирал гэх юм уу вирус маяг юм уу тийм өвчний болмоос базлаад тийм оролцох боломжгүй болсон. Энэ асуудал шүү. Тийм шүү. Тэгэхээр одоо плей-оффын сүүлийн баримтлалууд дайралтыг хийж байгаа Dallas Mavericks гэсэн бол үнэхээр хэцүүдэж байгаа. Тийм байна. Эхний 3 тоглолт гэсэн үү те? Тийм 2-оос 3 тоглолт. За одоо эхний 3 тоглолт уг нь сул агууд энэ дээр бол хожил алдахсгүй тоглолтууд байна шүү дээ. За Detroit Pistons бол маш хэцүү учраас. Яг л Detroit-ийн талбай дээр бол хожих байдал маш бага шүү дээ. За Houston-тай бол мэдээж амиа тавих хэрэгтэй. Utah Jazz-тай амиа тавих хэрэгтэй. Clippers сайн байгаа. За Spurs бол хүмүүсээ амрааж магадгүй юм. Хамгийн сүүлийн өдөр байна. Тэгэхээр Dallas-ийн хувьд бас плей-оффд орох магадлал ямар вэ? Одоо бүгд standings-ийг харцгаая. Өрнө конференцд юу болж байна? Нилээ гоё юм болж байгаа одоо өрнө конференцийн байдал. За мэдээж эхний хоёр бол ойлгомжтой. За Golden State 72-10 гэвдэггүй тухай бид дараагийнхаа дугаар дэлгэрэнгүй ярихаар шийдсэн байгаа. За San Antonio Spurs 2 тавьж байгаа. Oklahoma City 3. За энэ 3 бол эхний 3 бол энэгээрээ ингээ гарчих магадлал өндөртэй. Clippers 4-р байр хадгалах магадлал маш өндөртэй байгаа. За Memphis Grizzlies бид нар онцож байгаа туудахгүй багийн талаар ярилцсан. За доош ингээ явах юм бол Dallas 9-т явж байна. Тий.
Ютагийн одоо ганц хойшлол зөрүүтэй шүү. Эхний 5 баг байж адилхан биш. 5 баг бол ингээд ингэсгээ дуусчих واخ. За тэгээд 6 7 8 дугаар байрны төлөө 4 баг өрсөлдөж 4 баг өрсөлдөж байгаа. Нэг нь болтох юм байна. Utah Jazz, Dallas Mavericks хоёр бол ингээд 8-9 эзлэн Houston Rockets өнөөдөр наадтай ингээд 7-оор ороод ирсэн. Уг нь 8 дээр байсан. Өнөөдөр ямар тоглолт болсон? Өнөөдөр Houston очсон юм уу те? Өнөөдөр яла Houston оччихлоо. За ямар ч бүгд одоо Memphis Grizzlies гэдэг багийн тухайс ярилцъя. Тэгээд Marc Gasol бэртсэн, Mike Conley бас бэртсэн. Zach Randolph-ийн хувьд бас баг зэргийн бэртэл буцаад ингээд ирсэн. Өнөөдөр л Memphis Grizzlies баг нийтдээ 27 тоглогчийг ашигласан гэж. Энэ болохоор яг бид ирж нөгөө хин чин Barnes чин нөгөө хүмүүсийн нэрийг мэдэхгүй байгаа. Овг нь мэдэхгүй. Овгийг мэдэхгүй байгаа гэж байна. Дарахгүй шүү дээ. Нэрээр нь дууддаг. Тэгээд хамгийн сүүлд 95-аас 97 оны үлрэл бол Dallas илүү Warriors илүү. Бас яг юм 27 тоглогчтой. Ерөөсөө нэг үлрэл баг нь 23-аас дээш тоглогчийг ингэж тийм олон тоглогчийг ашиглавал тухайн баг бол плей-оффд орох шансгүй болдог. Плей-оффд орж чадаагүй гэсэн үзүүлэлт байдаг. Гэхдээ Grizzlies-ийн тухайд бол одоо 27-аас дээш 27 тоглогчтой үлрэлийг өнгөрүүлээд плей-оффд оролцох боломжтой. Ер нь бол түүхэнд бас их хоор амжилт хийсэн. Анхны баг болж бас нэг түүх бүтээгч байгаа юм шиг. Ер нь бол тийм байна. Тэгээд угаасаа бид нэр ярьцтэй Marc Gasol гэмтэл араас нь удахгүй Conley гэмтэл өмнөх хэдэн дугаараар өстэй. За энэ Grizzlies-ийн одоо 5 за энэ ч яг цаг хугацааны асуудал доош унана гэж юм 5 барай л. Би онцлог санаж Michael Green үнээр гой залуу байна. Энэ залуу бол Michael-ийн баг ирээдүй юм байна гэдэг хангалттай харуулчлаа. Тэгээд эрх хүлээлж гисэн залуутай бас илүү ойлголцоод эхлэхэр чинь бас мэдээж энэ багийн амжилт нэлээд явах болов. За Memphis-ийн хувьд холбогчдын асуудал байгаа. За Mike Conley бэртэлтэй. Mario Chalmers бүр out for season болоод бүр түүнийг хассан. Аргаа бараад Spurs-с хасагдсан Ray McCollum-ыг авсан, Jordan Farmer-ыг авсан. За хөгжлийн лиг тоглож ирсэн Weber. Ямар Weber лээ чи бас нэг. Бүр нэрийж байна. Ryan Weber. За Weber-ийн тоглогчийг бас авсан. Ингээд ийм 5 холбогчтой тэгээд сүүлийн одоо 3 дээлж тоглож байгаа. За Lakers-ийн хуучин хоёр нөгөө 2 цагаан жаалууд ингээ нэг багт оччихлоо. Sasha Vujic Knicks-д очсон. Jordan Farmer энэ бид иргэд ирсэн. За плей-оффт яг уу гэдэг байна байсаа. За магадгүй бараг 5-аар ингээ гараад 4-өр арсан ямар үг гэдэг. Тэр бараг таарах юм биш үү? 4-өр Clippers Memphis хоёр бараг ихний дөрөвд бараг таарах нь дээ. Гэхдээ яг Clippers-ийг сандраж чадах уу? За чадлаа гэхэд л 2 ажил авах хэрэгтэй. Тэгэж бол нэг зүр Memphis Grizzlies зүр плей-оффт гараа зүр плей-оффын хідэн тоглолтын талбайд их 3 тоглолт, дээдлэн 3 тоглолтчтэй. Гэхдээ 3 тоглолт хийж чадахгүй л болов. Тэр тасалбар борлуулалтын л мөнгө л чухал юм да. Тэрнээс энэ үлрэл бол Memphis-д бол дууссан. Marc Gasol-гүй, Mike Conley-гүй плей-офф бол октообер гэсэн мөнгө штэ. Тэгэхээр багуудсан одоогийн шиг ингэж заримд ингэж сул тоглоно гэж байхгүй. Бүгд жигдрээд эхэлнэ. Бүгд тоглолтоо дээд түвшинд гараад эхэлнэ. Тэгэхээр арай л өрсөлдөөн үзүүлж чадахгүй л болоо да. Зя. За Memphis Grizzlies-ийн хувьд ийм асуудал байгаа. За гинтл дээр түүний боловч Marc Gasol-ийн хувьд үнээр харамсалтай. Хапас хагалгаанд орсныг бид нар мэднэ. За Mike Conley бэртэлтэй бид нар ярьсан. Brandon Wright, Zach Randolph, Vince Carter, Tony Allen ингээ бүгд бэртлээс салдаггүй. За мэдээж урт хугацааны бэртэлтэй бол мэдээж Marc Gasol байгаа. Gasol-гүйгээр хийсэн сүүлийн 20 тоглолтод бол Grizzlies 11 явсан. Яг багийн ахмад тоглогчд нь бол яг плей-оффын байраа баталгаажуулахын төлөө бүхнээ дайчилж байгаа гэдэг нь яг харагджилаа. Тэгээд би нэг сонирхолтой юм бэлдсэн болохоор одоо Memphis Grizzlies-ийн ахмад тоглогч нар бол бүгд одоо NBA-ийн түүхэнд бичигдэх үзүүлэлтүүдийг энэ сар гаргасан байгаа. Тэр нь болохоор нэг жаа Tony Allen энэ сар одоо 34 настай Tony Allen 12-аас 11 тоглолтод 12-аас 12 оруулж хамгийн хөвшөндөө 100% довтолсон одоо Karl Malone-оос хойш анхны тоглогч болж байгаа. NBA-ийн хэдэн юм бэ? 34 настай. Malone хэдэн онд гэсэн юм? Lakers тогтой. Тэгээд Zach Randolph 34 настай одоо triple double хийсэн түүхэнд дэх 3 дахь тоглогч болж байгаа. Matt Barnes харин 36 настай Matt Barnes хамгийн хөгшөндөө triple double хийсэн. 36 таа triple double хийсэн түүхэнд дэх анхны тоглогч болж байгаа. Тийм үү? Ерөөс ахмадууд нь ингээд багаж ирээд 36 хөрсөөс хойш triple double хийсэн үү байдгүй. Тий? Тэр одоо Matt Barnes болж байгаа юм шүү дээ. За сонирхолтой мэдээлэл шүү хараа. Чи одоо энэ хөгшчүүд чинь багаж чи Matt Barnes-ийн карьер бараг сэргээд байгаа юм шүү. Ер нь Barnes ер нь сүүлийн угаасаа багийнхаа өмнө лидер болсон шүү дээ. Тэгэд бүх юм хийж ин тэр Zach Randolph-ийн тэр triple double хийдэг тоглолтыг үзсэн. Үнэхээр чинь хэм билээ ч гэж бодох шиг. Залуучсан Zebo-гийн хуучин үе ирээд Memphis-д ирээд удааг байх үе юм шиг санагдсан. Ер нь бол их Memphis Grizzlies сайн тоглож байгаа. Тэгээд Lance Stevenson, PJ Harrison ингээд шинэ тоглогчдыг бас
магтахгүй байх аргалга. Ялангуяа тэр дундаа PJ Harrison бол үнэхээр зөв багтаа ирчлээ. Courtney Lee-сэн Memphis-ээс яваад бас зөв багтаа оччихлоо. Аль алиг нь Memphis Grizzlies-ийн яг сүүлийн 10 тоглолтын учраас айгүй хүнд байгаа юм билээ шүү дээ. тий харин сая Spurs-тэй Golden State Warriors-тэй 2-2. Clippers-тэй байгаа. Toronto Raptors-тэй. тий. Ерөөсөө дандаа хэцүү учраас. Хэрвээ Memphis чөлөө тулалт хийгээд хасагчуд бий л байгаа байхгүй. Ягаад гэвэл дор нь байгаа дөрвөн баг Тий, сайн баг. плей-оффд илүү өрсөлдөө үзүүлэх боломжийн баг учраас Memphis доош чөлөө тулалт хийгээд хасагдаад нөгөө дөрөв дээш үлдчихсэн гэж би зүгээр хувьдаа хүсэж Gasol хоёрын эзгүүд бас энэ Zach Randolph хоёр сонссноо. Лос Анжелес хотод буудалд тогтоог нэг эмэгтэйтэй. Нэг тийм болсон. Тийм байлээ. Зассан баг. Баан тийм шийтгүүлж магадгүй тэгвэл бас хэдэн тоглолтод оролцохгүй байх болов шүү дээ. Хүүхэд зодсон гэсэн шүү дээ. Нэр би хүчирхийлсэн гэдэг. Тэр тэрний агент ах トゥ хоёр нэг хэлээд шүү дээ. Тэр хоёр болохоор тийм болоог нь худлаа мэл. Яг Zach Randolph өөрөө би хилцэн л байлээ. Энэ чинь баг 3 4 хоногийн багсан гэдэг шүү дээ. Лос Анжелес мэдээгүй юм шүү. Аялж явж аваад буудал эмэгтэйний бие талцсан гэдэг. Эмэгтэй Тэгээ гол гарцсан. Нөө эмэгтэй хүнийх нь биеинд нь нийл хөхнөц зулцсан болсон гэдэг. Тэгвэл тэр үнэхээр тэгэл тогтоогдвол тэгэл шийдэх. Хэрвээ үн тэр бол амар юм бол. Тэр чинь NBA-гийн зүгээс баг 10 тоглолт ягаад бүр айгүй бол бүр сахилгын арга хэмжээ амар юм бол тэр бол. Тиймэрхүү юмыг бол NBA бол өстой өршөдгүй шүү дээ. За хамтдаа үзэгчтэй баярлалаа. Ингээд Дидор бинараа үзэгчтэйгээ сүүлийн сегмент рүү орох болно. NBA эргэн тойрон сонирхолтой мэдээлүүд бас болж байгаа. За тэгээ мэдээж хамгийн сүүлд нь Shaq-ийн фул бидний хүлээж байгаа үзэгчтэйгээ Дидор бинараа эргээд уулзцгаая. За үзэгчтэй NBA Talk нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Одоо ярилцах сэдэв бол New Orleans Pelicans багийн талаар ярилцах байна. New Orleans Pelicans багийн тухайд бол хүлээлтэнд хүрч сайн тоглохгүй байгаа. Гэвч өнгөрөх 7 хоногт бол ийм багтанд нэгэн 5 гол мэдээ болсон. Лигийн зүгээс Anthony Davis-ийг out of season. Албасаар зарласан да. За энэ Davis нь Олимпийн наадамд оролцохгүй шүү дээ. Anthony Davis чинь өвдгөндөө баруун мөрөндөө гимтэлтэй. Өвдөнд бол хаглаа хийх нь ойлгомжтой гэсэн. Харин тэр мөрний гимтлийг хаглаа хийх үгүйгээ шийдэв. Гэхдээ ер нь бол хийхгүйгээр эрх хүлээлтэд оролцсон өгснэг тийм яриад. Хэрвээ өвдгөнийг хаглаанд орчих юм бол 3-аас 4 сар талбад гарахгүй мэлээ. Тэгэд тэр мөрний гимтэл нэг сонин сүүлийн 3 хүлээлтийн турш зоож байгаа юу те? Зоож байгаа гэсэн. Тэр нь одоо нэг юм заацл нэг шингэн LeBron tier гэсэн мэлээ. Тэр одоо сэмэрсэн юм. Зөөлийдэн сэмэрлэл. Зөөлийдийн сэмэрлэл юм уу да? Anthony Davis одоо яг бид нар нөгөө нэг хэдэн сая 24 сая долларуудаа ингээ алдах малтах гэж өмнө ярьж ирсэн. Тэр асуудлыг бол зүр төр тайчи. Тэр бол хувийн асуудал алдчих жоогүй ч юм чинь баг 100 сая доллар авах юм шүү дээ. Гол асуудал бол Америк нэгдсэн улсын шгшээ багийн асуудал болж байна. Тэгээд Davis, DeMarcus Cousins гэсэн хоёр одоо үндсэн баг хоёулаа төв дээр тоглож байгаа шүү дээ. Энэ хоёрын нэг нь байхгүй болно гэдэг асуудал Америк шгшээ огт бол мэдээж баггүй. Одоо баг дотор шүү дээ. Тэрээс шиг тэмцээний үр дүнд бол Anthony Davis бол бүр яг гарааны шүү дээ. тий оноо авалтаараа яг Америк нэгдсэн улсын шгшээ огт бол 3 Уушаа гарааны самбарч тий. Самбраас мөнгө авалтаараа 2 блок шотоор нэгтгэгээд ерөөсөө. Тэгээд Anthony Davis орохгүй тэгээд хин орлох вэ гэсэн чинь Cousins өнөөдөр бас өчтөр үл мэдээ гарцсан. Өдөр дуусаад хаглаа хэлэх үү гэдэг мэдээ гарцсан. Тэгээд өөрөө болохоор би энэ Олимпийн наадмыг хүлээж байгаа. Өдөр дуусаад би шууд бэлтгэлдээ гарна. Би Америк шгшээ өгөх тоглохыг хүсэж байгаа гэсэн чинь тийм яриа мэдээ гарчаад байна. Тэгээд хэрвээ Cousins бас Anthony Davis шиг хаглаанд орчих юм бол Олимпийн наадмыг үнж юм. Хоёрын бодлоор Anthony Davis-ийн оронд хэнийг дуудах боломжтой? Карл Антони Таунс боломж гарч ирнэ гэж бодож байна. саналыг үү шүү. Plumlee гимсэн. Таунс юм шүү. Plumlee шгшээд өгдөг. Гэсэн чинь Portland удирдланд дууссан. Plumlee Олимпиад оролцох нь ойлгомжтой. Тэгэхээр яг самрын тоглож олох юм бол одоо Карл Антони Таунс байна. Тэгээд шууд тоглолтын арга барил, төстэй. техник, ур чадвар одоо Anthony Davis-ийн баг хэдэн жилийн өмнөх хөлбөр яг л анх Эмбид орсон хөлбөр л юм шүү. Тэр өндөр намын ялгаач гэсэн байгаад. Гэхдээ ер нь бол энэ зам бид нар small ball-ыг бол харах байх. Тэр бол ойлгомжтой. Америк шгшээчэнд small ball гэсэн сая Washington ярьсан шүү дээ. Shevsky-гээс суудсан байсан. Stephen Curry-гийн холоо шидэд байгаа нь танд таалагддгоо. Stephen Curry чинь ингээд сагсан мөнгө жоохон утгагүй болгоод байгаа юм шүү гэд хүмүүс яриад байгаа шүү дээ. Тэгсэн чинь Shevsky би л дуртай. Curry-г ингэж ашиглаж чадж байгаа багт нь бол үнэхээр баярламаар байна. Stephen Curry өөрийнх нь тоглолтыг л гаргаж чинь тэгээд бид нар ч хэрвээ Америкийн шидэд ингээд орж ирээд Curry ингээд бэлтгэл нь яг хандсан сайн байх юм бол бид нар ч ялгаагүй Curry Америкийн шидэд яг ингэж л тоглуулна гэдэг. Тэгж хориод байхгүй, холоос олон шийдвэрлэх нь хориод байх юм байхгүй гэж хэлсэн. Нэгэнт Anthony Davis-ийн талаар ярилцсан юм чинь түүний New Orleans Pelicans багийн талаар. За тэгээ.
Pelicans бол энэ үйл угаасаа унаа дуусчихлаа. Дасгалжуулагч Алвин Gentry ямар сонголт вэ гэдэг асуудал энэ дээр яригдах хэрэгтэй баг. Тэгээд Gentry-гийн хувьд мэдээж өнгөрсөн үлрэл баг нь финалд явж явах үеэр тохиролцсон шүү дээ. Одоо маш том шуугаан дундаас одоо нэг Pelicans түүнийг багийнхаа ирээдүйн асуулж өдөрдөгч гэж одоо сонгож авсан. Тэгээд эхний үлрэл нь маш том фейл байлаа. Ерөнхийдөө шууд фейл. Яг хуу бэртлэгдлийн асуудал байж болноо. Мэдээж багууд бүгдээрээ л бэртлэгдлийн асуудалтай. Гэтэл Memphis-ийг харал та. Бүх одод алдсан одоо ингэ явж штэ. Чикаго Буллсыг би ярихгүй. Өөр одоо юу вэ? Бэртлээ гайгүй бол байна штэ. Тэгсэн чинь юу болох нь юу бол ерөөсөө уналт хийчлээ шнэ энэ үлрэлт. Тэгтээ яг Gentry буруу сонголт юм уу? Яг юу болохгүй юм бэ гэдэг л асуудал. цаг зур цаг хугацаанд буруу таарчлаа. Би бол ингэж бодод байна. Gentry буруу зөвийг одоо ярихад бас зүйл дээ. Ганцхан үлрэлийн дараа. Memphis Grizzlies-тэй бас харьцуулахад юу гэхээр Memphis Grizzlies-ийн тасалжуулагч хит үлрэлтэй багаас Системээс уулгацсан. Системээс уулгацсан. Фундамент нөө сөөрөө бий болгосон. Gentry болохоор эхний үлрэлдээ ирсэн чинь гол тогтсон гэмтсэн. Anthony Davis үлрэлт гэмтсэн, Tyreek Evans энэ үлрэлд ер нь баг тогтсон. Одоо бэртлэг хүмүүсийн харъя л да. Ryan Anderson-ийн асуудал ч гэсэн байж байна. Anthony Davis гэмтсэн, Ryan Anderson гэмтсэн, Evans, Gordon, Cole, Pondexter энэ 6 тоглогчийн Omer Ashik-с. За үгүй Pondexter, Gordon, Evans, Anthony Davis 4 гарны тоглогч. Андерсон бол сэлгээний шилдэг Сэлгээний зугаач тоглогч. Norris Norris сэлгээний яг 2 дахь тоглогчийн 2 дахь сонголт. Ryan Anderson Embiid сэлгэнээс оноо авдаг тоглогч тэргүүлж ирсэн тоглогч шүү дээ. Ийм гэмтлэгтэй үед чинь эхний үлрэлтэд салжуулж байгаа Gentry-г ажилламаа үуж юм уу. Тэгж ярих бас жоо өрөөсгөл байх юм болоод. Тэгээ сүүлийн үед бас нэг юм яриа гардаг. Багийн ерөнхий менежер эхнийг Monty Williams-ыг хаалсан шүү дээ. Monty Williams-ыг хаалгахдаа баг зэргийн хувийн шилтгаан байсан гэж яриад. Тэгээ Gentry-г сонгосон. Тэгсэн чинь энэ үлрэлийн юу н Pelicans-ийн уналтны юу байваа гэд нэг сэтгүүлч ухаж байгаа л нэг юм мэдээ гаргасан. Тэрнээс нь чинь багийн ерхий менежер, багийн ерхий салжуулагч хоорондоо ярилцсан болсон. Хоорондоо ирсэн ажиллаа, чиний ажил болж байна. Би юу их үү? Чамд ямар наач тамаас бол шүү. Тэгээ ярьжсэн чинь энэ багийн хамгийн баттай их сурвалжийг, хамгийн баттай их сурвалж, хамгийн баттай мэдээ өгдөг Wojnarowski энэ сэдвийг хөндөж аваад өөрөө бас ярьцлага хийгээд судлаа явсан чинь ерөөсөө тийм байхгүй гэсэн юм даа. Оо тийм үү. Одоо худаа шуун байсан биш. Худлаа шуун байсан. Тэгсэн чинь нөгөө багийн ерөнхий менежертэй Wojnarowski л уулзсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө менежер нь бит хоёрын дунд ямар нэг асуудал байхгүй зүгээр энэ үлрэлийг бол ингээд баг хайж байгаа. Өдөр аргагүй. Gentry-гийн ажлыг нь одоо бид нар муу байна, сайн байна гэж хэлгээд л хэцүү. Gentry-д бол 3 жилийн нэлээд өндөр мөнгөнд үнэтэй ирээдсэн шүү дээ. Тэгээд эрх үлрэлт Gentry-гээ бид нар аваад үлднэ. Тийм учраас эрх үлрэлийг харцгаая. Одоогийн зүйл ингээд баг мартаад өнгөрөөд манайг угаасаа л муу болчихлоо. Гимт хүртлээр холбоотой шүү дээ тийм үү? Яа за одоо өнөөдөр дараагийн сэдвээр юу гэхээр плей-оффын багтай холбоотой юм ярьцгаая. За Miami Heat гэдэг баг Eastern Conference бид нар бас харсан дээгүүр бичдэг боломж. Гэхдээ бас доош унах ч гэсэн эрсдэлтэй байгаа. Гэхдээ энэ багийн хамгийн гол тоглогчдын нэг энэ үлрэлд магадгүй хамгийн шилдэг байсан бол чинь Chris Bosh цусны бүлэглэлт гэдэг одоо өнгөрсөн үлрэлд одоо сэтэрчээсний өвчин байгаа шүү дээ. Энэ өвчнөөс эргэж ирэх үү гэдэг мэдээлүүдийг бид нар олон янзаар мэдээлж байсан. Хамгийн сүүлд гарсан баттай мэдээллээр энэ өвчнийгөө дарддаг имийг ууж байгаа. Одоо хүртэл хэрглэж байгаа. Хэрглэхээ болсон цагт тэр бэлтгэлээ ээж эхлэх боломжтой. NBA-ийн талбайд байгаа. Гэтэл энэ өвчнөөр нь одоо нэг дагнсан эмчнэр юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ имийгээ 3-6 сар дорож энэ хүн уух ёстой гэж багтаа гэдэг. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг гэхээр Крис Бош энэ үлрэлд ирэх асуудал. За бүр плей-офф тоглох асуудал энэ чинь яригдж байна. Эхний тойрогт тоглох асуудал баг бүр хөндөгдөд эхэлж байна. 4 сарын 17-оос эхний тойрог эхэлж шүү дээ. Тэгэхээр бид нэр Крис Бош ихний тойрогт баг плей-офф харахгүй юм шүү. Харахгүй. Би бол Крис Бошыг битгий ирээсэй гэж бодож байна. Яг бол энэ чинь хүн хичнээн сайн тоглож багтаа эрэхтэйсэн хувь хүний тэр гэр бүл эрүүл мэнд чухал шүү. Өвчин ярьж байна шүү дээ. Бэртэл гэмтэл биш шүү дээ. Тэгэхээр Крис Бошыг бол угаасаа би бол ирэхгүй л гэж бодож байна тэгээд. За Крис Бош Miami-д яг бол хажины бодлоо ихний тойрогт. Ямар бүгд тарахын бид нар хэлж мэдэхгүй л байна л та. Гэхдээ за яг одоо яг одоогийн байдлаар бол Бостонтай. Бостон Celtics. хусчих юм шүү. Бостон бол хусна. Баясаа итгэлтэй даа. Бостон ус. Гол нь юу гэхээр Крис Бошыг гэмтсэн чинь Амар Статмар сайн байна. Сайн тоглоод гэсэн. Сэлгэнээс Хасан Whiteside бол Joe Jones их гоё сонголт хийж байгаа шүү дээ. Тэгээ Joe Jones-ыг уус авчираад Joe Jones-ыг өмнөх дугаарсан магчижсэн. Тэгээд гоё тоглогч авчирсан. Рук 2. Манай руки 2 тоглож байгаа. Рук 1 Justin Winslow. Статистик бол байхгүй Justin Winslow. Гэхдээ Winslow талбайд гарсан тохиолдолд эсрэг ямар ч лидер тоглогчийн тоглолт шууд ундаг. Тэр бол ойлгомжтой. Дээрээс нь рук 2 Richardson. Өстө сюрприз байлаа да. Жинхэнэ сюрприз биш анх орох
энэ тоглогчийн нэрийг хараад за энэ хин юм болдог гэж утсан. Одоо хоолын цай шидэлтийн хувьд лигтэйгүүр бичигдэж байна. Дээрэс нь түүний довтлогоос илүүтэй хамгаалалт үнэхээр сайн байна. Эсвэг ямар ч шилдэг холбоонд тоглогч бол сайн хамгаалдаг. Тэгээд тэр хоёрыг зэрэг гаргана гэж яах вэ? Спойстроо зэрэг гаргууд Miami Heat-ийн тоглолтод тэр чигээрээ хурд болно, тэр чигээрээ хамгаалалт болчихно. Тэгээд Miami Heat бол 2 дугаар шатыг л хараад байгаа юм явж байсан. Финиш тэгвэл хөнгөд авчихна. За плей-офф гэхээр гой ярианаар өрнөхөндөө. Сайн нэг болсон нааха. Нэг хүмүүсийн дунд чинь нэлээд шууган дэгдсэн. LeBron James юу хийсэн юм бэ одоо? LeBron James бол яг лигээс зодог тайлхнаас сүүлийн 1-2 үлрэл өөрийнхөө дотны амнууд Brotherhood, Carmelo Anthony, Chris Paul, Dwayne Wade. Энэ гуравтаа хамт нэг багт би бол хамт тогломоор байна. Тоглох болно юу? Тоглох болтой байна гэж хэлсэн. Miami юм шүү. Нөгөө Miami-гийн өдөрлгүүд хариу өнөөдөр ажиллаж Clippers-ийн фэнүүд юм мөрөдөл. Ер нь яг ийм юм зүйл болол боломжтой боломжтой тий. Гэхдээ тэгээд тэр юу гэхээр бас нэг юм байгаа л да. Clippers боломж нь юу гэхээр талын. Ер нь бол гэхдээ яг боломжоо харах юм бол энэ 4-1 багт бүрдлэхэд Cavaliers хамгийн боломж нь шүү. Тэр юу гэхээр Kevin Love-ыг Melo-гоор солино. Knicks-тэй. Тэгсэн чинь Cavaliers болохоор LeBron-тэй асуудалтай Kyrie Irving-ийг Chris Paul-тай толчих. Clippers тулна шүү дээ. Clippers тулна шүү. Clippers тулна. Тэр юу гэхээр Chris Paul одоо яг өөрөө оргил дээр яг ирж байна. Одоо магадгүй бууж. Нэг хоёр жилийн дараас буугаад эхэлнэ. Магадгүй одоо буугаад эхэлсэн ч биш магадгүй. Гэтэ яг ийм зүйл болох ер нь боломжтой юм уу? Боломж бол байгаа шүү дээ. Болохгүй юм бол байгаа. Болохгүй юм байхгүйг л угаасаа харуулсан шүү дээ. Бостон эхлээ харуулсан, дараа нь Майами харуулсан, сая Бруклинээс харуулсан нэг хэсэг. Smith. LeBron Smith. Надад нэг байрлуулдаг гэсэн шүү. Над нэг зай үлдээч. Тэгэд энэний гол юм нэг би нэг эртээ энэ видеод ирсэн шүү дээ. Carmelo энэ митингс очоод энэ ч өстө байж болох юм биш үү? Энэ яриа байж болох юм аа би бол дэмжиж чинь. Тэгсэн чинь үе тавыг гоё юм. Энэ ярианд логик оруулаа. Тэгээ энэ бол тэгэл яг ийм баг бүрдүүл бол тэгэл амжилт үзүүлэхийн төлөө бол тоглохгүй. Зүгээр нэг сайхан хөгжилтэй л гэж бодоод байгаа юм. Тэр үед чинь эдний үе биш болцсон байна л тийм. Яг одоо л хүмүүс бас нэг юм байна. Одоо ингээд ирэх жилээс баг ингээд бүрдчихэв. Утгаал ямар тэнийг игээд байгаа. Тийм бол байхгүй шүү дээ. Ирэх жил бүрж амжин гэсэн бол яг хоо энэ баг бүрдлээ гэхэд яг зодог тайлхаас нэг юм уу 2 жил үзье гэж ярьсан. Яриад гарцсан байна. Гэхдээ зөв миний хувьд энэ асуудлыг юу шаарч би хуучин сөхөө. Хуучны хөө. Чиний үчи Chamberlain хоёр. Би ласта хитэж нэг баг байгаагүй. Яг гол нэмрүүлэхээр нөгөө Jordan, Bird, Magic Johnson, эсвэл Shaq, Penny ингээл асуудлууд ийм одод өөрсдөө үеийн цагт нэг баг болох гэж ингэж явж байсан. Яг эд үеийг бид нар ярьж байгаа шүү дээ. Яг сүүлд Scottie Pippen Houston Rockets очсон. Нөгөө Charles Barkley тав нэгдээд ингэсэн. Тэгээд тэр шиг юм болгож харагдах гэдэг. Одоо Hakeem Olajuwon, Clyde Drexler, Barkley, Pippen гээл те нөхдүүд ингээл нэг газар цуглаж байгаа юм шиг тиймэрхүү юм харагдах гэдэг өгөхөд байгаа. Гэтэ ер нь энэ үлгэр жишээ бол миний хувьд бол зөв өрсөлдөө гэдэг утгаас харах юм бол буруу үлгэр жишээ. Cleveland-ийн фанууд ч гэсэн Cleveland мэдээлж гэсэн LeBron шүмжилсэн шүү дээ. Дүүрэн үедээ цаг хугацаа өнгөрөхөө жоохон болдоо. Нөхц ямар цаг яасыг нөхцтэй ингээд тэгээд жоохон голчгүй юу. Тэр асуудлаас нэг харах юм бол цэвэр өрсөлдөө гэдэг утгаар нь бол энэ ирээдүйд орж ирж байгаа араас орж ирэх гэж байгаа тэр залуучууд энэ найз нөхцөл гэдэг бүр улам илүү нөгөө дэвэргээд яг бадар гараад эхлэхээр одоо бинийгаа үзэн ядах хэмжээнд тоглодог байсан үе шүү дээ 90 оноос ахсан үзэн ядаад бүр дургуур хүрдэг Detroit Pistons юм уу залуус Chicago Bulls хоёр хоорондоо яадаг байсан. Тэгэхээр энэ утгаас ингээ харах юм бол жоохон буруу үлгэрч үзүүлж байгаа. Тэрээс биш найз нөхөрлөл тэр нөгөө нэг юм шин тэр одоо юу гэдэг цаг хугацаагаа өнгөрүүлэх асуудал энэ бол яануу байна уу яг үндэ падлын ялах одоо нэг багтаа очсон. J.R. Smith-ийг авна уу хамаа. Тэгээ LeBron James чинь сүүл бас Twitter-ээр бичсэн. Уушлах байсан. Багийн удирдлагуудаас. Тэр яг угаасаа зүү усны угаасаа бизнес юм чинь. Тэгээд бас багийнхаа нөхдөг данхаа болсон гэж байгаа. Өөр Instagram одоо Twitter дээр. Өөр орчин цагаас бүгдийг хассан юм шиг. Одоо плей-офф бэлдэж байгаа юм. Плей-офф бүрэн бэлдэж байгаа. Тийм тэрийг л зааштай өчөд болчихоо юм шүү дээ. Тэгээд баяр жогоос хийсаац шүү дээ. Жогоос хийсаац. 90 оны их үеийн тэр одоо найз нөхрөлийн тэр асуудал ярихад мис аягүй тийм сайн мэддэг нэг асуудал нь Magic Johnson, Isaiah Thomas хоёр шүү дээ. Их сайн найзууд, аягүй сайн найзууд байсан. Тэгсэн чинь нөгөө плей-офф яг финалд гарч ирээд Detroit Pistons үсгээ болсон. Los Angeles хоёр би бинийгаа үг хаяад тоглолтын дундуур үг хаяад тэгээд тэрнээс хойш огт найзлах байсан. Одоо бараг
зөрхөөр Одоо хүртэл баг юм ярьдаг. баг юм ярьдгүй гэсэн. Хамгийн амар юм. Тэр өнөө. Тэр жинхэнэ нэг сагсан бөмбөгийн өрсөлдөөн гэдэг зүйл нь яг эдрийг хэлж байгаа санал нэг л байна л та. Тэгэхээр өрсөлдөөн гэдэг зүйл нь хитрхи бизнес тал руугаа хандаад байгаа юм болов. Хамтаа бизнес хийх гэдэг байна. За хамтаа үзэгчдээ бүгд баярлалаа. Ингээд сүүлийнхаа зүйлрээр юу хэлээ? Шахтарын фул өнөөдөр ямарсан шинэ дугаар нь гарсан гэ бүгд хамтаа үзцгээ юу болсон юм болоо. Би үзег байгаа шин. Би бас үзег байгаа. Хамтаа үзег үзег. The remix. Эби постыг өрсөлдөж. Number 1, Kendrick Perkins misses a free throw. Okay. Then it gets worse. Where the ball go? Which way did it go? Which way did it go? That hurt twice. Which way did it go? Which way did it go? Тэркс зүгдээ байрны зогсож байгаа. Магадгүй. Муу гараад өнгөө. James Harden. James Harden. Оо ичээс тахтрам гэдэг. Ball in there, ball in. Үстэй жос доогоор. Жигдэн хамгаалт гэсэн юм хэлээ гараад байна. Юу нэг юм. Хард итер стад амар шүү. He raised his hand. Number 3. Randomly throws a no-look pass to his За энэ тоглолт үзье. Нүүлэг пассыг утгаар нээч үү? no-look behind him. His back. Өөрийгөө Magic Johnson гэж утсан юм шүү. Чи тэр зогсож байгаасан Jeremy Lin нөгөө гэдэг. Лин үгүй. Лин яаж James ийм нэрийг бодох юм бэ? Николас Батум байсан үгүй яа. Батум бол Ой солиод гэдэг. Oh, he got it back. Нөгөө хамгийн анхны How you always trying to coach энийг болсон хүмүүс энэ ноёс Стивс гоё шүү. That was rude. 3 separate times this А week. энэ стоо. Яаж байгаа юм бэ тэр үгээ зочлаараа. Like, okay, I can Order, do order. water. Тэр сэрэфи нэг үг. Яг дарахад чи гэдэг. Энэ кас өнгө. Яг нэгсийг хамгаалтай авсан гэж. Царай байна. Хожигдсон юм л да бол нэг. Тэр мэрийг нь хагасдах уу юм бүр. Яа. Хамгаалахгүй мэрийг юу гэдэг. Инхээр бүдүү. Хамгаалтын албаныхаа хүмүүс гэж жоон том уу авах хэрэгтэй юм шүү. Яг үндэ эдгээр дариулын хамгаалал яаж чадахгүй шүү дээ. Нөгөө төтөл бизнес Индиана бизнес зодон шиг байна шүү. Яг үндэ бол гэж юм бол. За ингээд хамт үзэгчтэй баярлалаа. Өнөөдөр дугаар таалагдсыг найдаж байна. Тэгээд Starlight үзээр мэдээж Неймарын бүрийн орой 20 цагаас та бүхэнд хүрч явах болно. За бид эрт лооныхоо дугаараар бол плей-оффын тухай за ялангуяа плей-оффт ямар байрлалаар ямар багууд яаж гарах вэ гэдэг тухай бид өөрсдөө таамаг хийдэг болно. За мэдээж үлээлтийн шилдэгүүдийг ч гэсэн бас тодруулъя гэж ярилцж байгаа. За нэгэн заралтай чанарын хэвлэхэд Kobe Bryant зураг тайлахад ердөө 10 тоглолтоос одоо 9 тоглолт болсон баг. Өнөөдөр тоглолцсон уу? Үгүй лөө. Өнөө тоглох 10 баха. За 10 тоглолт үлдсэн. Ердөө 10 тоглолт. Одоо ингээд явсараад тэгээ хамгийн сүүлийн Тоолжлохгүй хуруугаа зулгаж болохгүй шүү. Зүгээр. Тэгээд юу шүү. Бид нэр бас Монголд бол Lakers-ийн фэн клуб тэр хүмүүс байгуулахдаа манай NBA Talk нэвтрүүлэг хамтраад Kobe Bryant-ийн сүүлчийн тоглолтыг хамтдаа бөөнд үзцгээе гэсэн Бүгд хамт гаргаж байгаа. Нулимсаа гаргая гэх. Тий, салфетгийн хангалттай аваачин тэгээд ямар ч үсэн гоё арга хэмжээ бид зохион байгуулахаар ажиллаж байгаа. За энэ бол ашигын бус арга хэмжээ гэдэг бид аавда аль биесээр зарлаа. Тэгээд энэ тухай бид удахгүй NBA Talk-ийнхоо хуудсан дээр за NBA Talk үдээдий Facebook-ийнхаа бас одоо групп дотор бас янз бүрийн мэдээлэл өгдөг тавих болно. Ивент үйл ажиллагааг үүссэн байгаа. Тэгээд та бүхнээс бид гоё юм зохион байгуулна. Аахаа асуулт хариулт тэмцээн. Тэгээд одоо юу гэдэг одоо нөгөө Kobe-г бас гоё баримт хөрөөнөөс байдаг. Тэрийг бас үзүүлэх хүмүүс. Тэгээд ер нь тэр өдрийг тэр чигээр Kobe зөрүүлээ. Нэг асуудал нь ажлын өдөр байгаа. Пүрэв гараг. Тийм байсан. Ажлын өдөр байгаа. Тэгэхээр одооноос эхлээд та бүхэн бас ажил төрөл бүх юмаа зохицуулаарай гэж хэлэх байна. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл гарсан үед бид мэдээлэх болно. Өнөөдөр бид таар хамтдсан анхаатаа маш их баярлалаа. Ямар вэ? За ер нь сандралтын байдалтай байлаа да. Жохон бие бариад. Тийм угаасаа л 2006 оноос хойш ер нь NBA Talk-ыг та нарыг л үзэж өссөн юм чинь. Төрөний түүхээ яг гоо нэрээ марцсан шүү. Ямар түүхээ? Нөө Eagle дээр утсан яасан идрээ яасан гэдлээ. Тийм. Ялтах эдрээ хоёр нөө юу? Ялтаа сонсож байгаа. NBA Talk яд хийдэг бахта үзэгч нарыг нэг микс хийж авчраа гэл. За. Хаашин би чинь нэг 6 7 дугаар за өсрөл 8 дугаар ангисан баг. Тэгээ гэрийнхэн компьютер Movie Maker дээр ажиллаж байгаа. Одоо нэг шиг тийм программаар мэдэхгүй шүү дээ. Тэгээ Movie Maker дээр арай хийж нэг хэдийн YouTube-ийн дөрсүүдээ ингээл эвлүүлээл доор нэг гоё доо дэвсэл ингээл флопин дээр хуулаад ингээл аваачаад Флопи. өгсөн чинь гаргаагүй.
Тэр яг юу Чиний одоо ингэ хамт сууж байдаг. За одоо эдрийг ясан. Тэр яг юу болсон? За эхлээ хин өгсөн. Манаач нь л. За ингээ бүр хэлж байгаа юм да. Юу гэж манаач нөхөвдөө одоо ядаж биднэрт хинэгдээ уулзаад ирсэн бол болно шүү. Олдохгүй байсан. Тэгэхээр яг энэ бас юу энэ ч бас нэг тийм гоё түүгээр бид нар одоо яг нэг үе байхгүй. Одоо манай нэвтрүүлгийн 10 жилийн энэ оны 10 сар тохион 9 сар тохион. Тэгээд 10 жил гэдэг бас баггүй хугацаа бид нар бас эмбэлгэр нэвтрүүлгээ бүр гоё болоо гэж ярьж байгаа. Одоо зүгээр ингээд хүмүүс ингээд бураад суугаад ярих биш. Гоё болонгуудаа бас тогтмол болгоё. Хүүхдүүдтэйгээ бас эндээ ярилцъя. Дундуур нь бас хуучныхаа болонгуудыг цус эргүүлж авчирсан яах вэ? Бүтэн цагийн хугацаанд бид нар олон юм ярих боломжтой. Бид нар үзэгчдийн оролцоог нэмээр байна одоо. MVP пост дээр зөвхөн биш. Одоо яг адилхан магадгүй хин шиг анхаа шиг бас тухайн үед те 10 жилийн хүүхдээс хүүхд бид нар дээр өөрсдөө хийсэн хөгжмийн миксийг үзүүлж болдог байх. Тэр тал дээр бол бид нар онцлог рүүки ямар боломж вэ? Онцлог хоо тэгээд гоё үлээгээд үздэг юм бол. Хаяа бид нар бас тэр мөрийг бас эргээд авсан. Гэхдээ бид нар эрх хүлрэлд энэ бүх зүйлүүдийг шинээр их төлөвлөж байгаа. Тэгээд эрх хүлрэл бол бидний хувьд онцгой байх болов гэж бодож байна. Start телевизээр бид нар бас шууд тоглолтууд явуулах гаргахаар хөдөлгөөн ажиллаж байгаа. Start телевиз ямар ч үсэн NBA-тэй албан ёсны гэрийг 3 жилийн хугацаанд байгуулсан гэдгийг баяртайгаар зарлах байна. За ингээд хамт үзэгчтэй бүгдэнд нь баярлалаа. Өнөөдрийн дугаар таалагдсан найж байна. Дараагийн дугаараар эргээд уулзлаа баяртай үзэгчтэй. Плей-оффын тухай бид нар дэлгэрэнгүй ярилцгаа. Дуусгасан өмнө хэлэхэд манай Star телевизийн Facebook page болоход манай NBA Talk Mongolia гэсэн Facebook page-үүдэд лайк таргаа мартаа. Тэгээд би бинийгээ дэмжиж ажиллажул те. Лайк. Гоё шүү үзэгчтэй. За баярлалаа.